Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2026 оны 8 дугаар сарын 8 өглөөний 6 цаг 50 минутын орчим. Тайландын Чампурын мужийн Ноожамтын дүүрэгт байрлах нэгэн орон сууцны гадаа хэд хэдэн цагдаагийн машин түргэн тусламжийн тэрэгт дараалан ирж зогслоо. Цагдаа нар 1034 тоо дөрөвний хаалгыг нээсэн даруйд хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл нь маш хүчтэй цусны үнэр байв. Өрөө ердөө 25 орчим квадрат метр талбайтай жижиг студ хэлбэрийн байв. Харин тэр жижигхэн өрөөний бүрч давчин угаалгын өрөөнд нэгэн залуу эрэгтэй цогц хэвтэж байлаа. Тэр цээж нүцгэн байсан. Зүүн цээжнийх нь яг зүрхний орчимд маш гүн хутганы шарах байв. Тэр өрөөнд өөр нэг хүнч байсан. 21 настай залуу эмэгтэй. Түүний бие дээрч бараан улаан цус наалдсан байсан бөгөөд сэтгэл санааны хувьд маш тогтворгүй балмагцсан байдалтай харагдаж байжээ. Нас барсан залууг Цао К гэдэг тэр дөнгөж 20 настай Хятад улсын паспорттай залуу байв. Цао К-гийн гэр бүл Хятадын Гуандо мужийн Шинжэн хотод Хайтинг Интернэшнл нэртэй даруулт болон яхтын үйлчилгээний компани ажилладаг байжээ. Хэрэг болохоос ойролцоогоор 6 сарын өмнө түүний эцэг эх Тайландын Чампурын мужид ирж орон нутгийн яхтын зогсоолын бүсэд хамтарсан компани бүртгүүлсэн байна. Тус компани Тайландын усан бүсэд ирдэг Хятад яхт эзэмшигчид зогсоол хангамж аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг байжээ. Цао К бол айлын ганц хүү мөн гэр бүлийн бизнесийг цааш нь авч явах жинхэнэ өв залгамжлагч нь байсан юм. 18 настайгаас эхлэн тэр аавтайгаа гэр бүлийн бизнесийн удирдлагад оролцож эхэлсэн байна. Шинжэн хотод ахлах сургуулаа төгсөөд их сургуульд орохын оронд шууд гэр бүлийн бизнест оржээ. Гэхдээ шууд даргын суудалд суусангүй хамгийн доод шатнаас нь эхэлсэн. Тайландд ирэхээс өмнө Шинжэн дэх салбарт 2 жил ажиллаж бизнесийн харилцаа холбоо болон санхүүгийн тайлан шалгах ажлыг хариуцж байсан байна. Харин эцэг эх нь Тайланд дахь яхтын Маринагийн өдөр тутмын ажлыг түүнд хариуцуулсан Цао Кэд маш үн цэнтэй туршлага болж байжээ. Найзуудынх нь ярьснаар Цао К их тайван, зөөлөн ааштай залуу байсан. Түүний WeChat-ыг харвал ихэнх нийтлэл нь санхүүгийн мэдээ, бизнесийн удирдлагатай холбоотой нийтлэлүүд хаяал найзуудтайгаа хоол идэж байгаа зураг оруулдаг байжээ. Тэр Хятадын уламжлалт гэр бүлийн үн цэнийг чухалчилдаг. Ахмад хүмүүст үргэлж хүндэтгэлтэй ханддаг. Гэр бүлийнхэн санхүүгийн боломжинд тулгуурлан амьдардаг байсан ч асуудал тарьж дураараа ажиллахыг үздэггүй залуу байжээ. Түүний найз гольф ярилцлагадаа нэг зүйл дурсан байдаг. Хамт олноороо уулзах болгонд Цао К тооцоог өөрөө хийх гэж үргэлж төрүүлж ордог байсан гэжээ. Түүний өдөр тутмын амьдралч бараг тогтсон хуваартай. Өглөө 9 цагаас 5 цаг хүртэл Маринагийн оффист ажиллана. Орой 6 цагийн орчимд байнга уулздаг Хятад найзуудтайгаа оройн хоол идэнэ. Ихэвчлэн ойролцоох төвийн худалдааны төвийн ресторан эсвэл далайн айргийн далайн бүтээгдэхүүний ресторанд хоолно. Тэгээд дараа нь шууд гэртээ харна. Найзууд нь Цао К орой шөнөөр танихгүй газар явах дургүй байсан гэж хэлдэг. Баар шөнийн цанганы газарт ганцаараа очтгүй. Ерөнхийдөө амьдрал нь маш тогтвортой залуу байжээ. Харин энэ хэргийн төвд гарч ирэх залуу эмэгтэйг Каньяла гэдэг. Тэр 21 настай Тайландын иргэн 30 дахь гудамжинд байрлах энэ орон сууцны бүртгэлтэй түрээслэгч байсан. Каньяла Чампурын мужийн улсын их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр 20 дугаар курсэд суралцдаг байжээ. Гэр бүлийнхэн санхүүгийн байдал таарав. Тиймээс хичээлийнхэн хажуугаар ажил хийж өөрийн амжиргааны зардал болон байрны түрээсээ төлөх шаардлагатай байв. Тэр бүр 2 ажил хийдэг байсан. Өдрийн цагаар Маринагийн ойролцоох кофе шопт үйлчлэгчээр ажиллана. Орой болон амралтын өдрүүдээр хажуугийн ундааны дэлгүүрт Тайланд сүйтэй цай, смути хийдэг байжээ. Хамгийн сонирхолтой нь тэр ундааны дэлгүүр нь Цао К-гийн гэр бүлийн яхтын компаниас 200 м хүрэхгүй зайд байрладаг байв. Өдөр бүр үүд дунд Маринагийн ажилчид болон жуулчид тэндээс ундаа авахар байнга ирнэ. Цао Кэж өдрийн хоолны үеэр заримдаа офсоосоо гараад мөстөө американо эсвэл ус авахар ирдэг байжээ. Ундаага дэлгүүрийн үүдэнд уучгаад буцаад офс руу ордог. Ингэж л Цао К Каньяла хоёр анх танилцсан байна. Цао К-гийн найзууд болон Каньялагийн хамт ажилладаг Нампэний мэдүүлгээр тэд ойролцоогоор 2 сарын өмнөөс бие биенээ мэддэг болсон байжээ. Каньялагийн хамт ажилладаг хүн цагдаад Каньялаг ажлын тал дээр маш хариуцлагатай, хүмүүстэй харилцах дуртай хүн байсан гэж хэлсэн. Үргэлж инээмсэглээд үйлчлүүлэгчид тухайн өдрийн онцгой ундааг санал болгодог. Гэхдээ нэг зүйл байдаг байжээ. Каньяла хувийн амьдралынхаа тухай бараг ярьдаггүй. Хамт ажилладаг хүмүүс нь гэр бүл эсвэл хайр дурлалын тухай асуухад тэр шууд өөр сэдв рүү орох юм уу маш товчхон хариулдаг байв. Тиймээс хамт ажилладаг хүмүүсийн нүдээр Каньяла ажилдаа сайн ч хувийн амьдралаа маш их нууцлдаг хүн байжээ.
Тэр бүр өдрийн хоолой хамт ажилладаг хүмүүстэйгээ иддэггүй. Дэлгүүрийн үүдний сандал дээр ганцаараа суугаад уцаа оролдож өөрөө хийсэн ундаагаа уудаг байв. Энэ ганцаардмал төрхөн түүнийг бусдын нүдэнд баг зэрэг нууцлах хүн болгожээ. Нэг удаа Цаоаке найз Голбтойгоо хувийн яриа ярьж байхдаа Каньяла өөрт нь би одоо ганц би найзад руу байхгүй гэж хэлсэн тухай ярьж байжээ. Гэхдээ Каньяла үүнийг хэлэх үед хоолой нь тайлбарлахад хэцүү гуниг мэдрэгцэн гэж Цаоаке хэлсэн байна. Тухайн үед Цаоаке үүнийг нэг их тоогоогүй. Саяхан салсан юм болов тэгээд сэтгэл санаа нь муу байгаа байх гэж боджээ. 2026 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын хооронд буюу 2 сарын хугацаанд Цаоаке Каньялаг хятад найзуудтайгаа хийдэг уулзалтанд 4-5 удаа дагуулж чадсан байна. Уулзалтууд ихэвчлэн 70 эргийн ресторан эсвэл найзынх нь хувийн байшинд болдог. Каньялагч өөрийн эмэгтэй найзуудаа дагуулж ирдэг байжээ. Тэдний дотор хамт ажилладаг нампен болон өөр хэд хэдэн бүсгүй байсан. Гаднаас нь харахад энэ бол тун энгийн түүх. Нэг залуу орон нутгийн бүсгүүд дурлжээ. Цаоаке Чинэлэг айлын хүү, Каньяла үзэсгэлэнтэй залуу бүсгүй. Тэд үе болзоонд явна. Бүх зүйл энгийн нэг эрэгтэй эмэгтэй хоёрын харилцаа шиг харагдаж байв. Гэтэл 2026 оны 8 дугаар сарын 7-ны шөнө бүх зүйл өөрчлөгдсөн. Тэр орой амралтын өдрийн орой байсан. Цаоаке гадуур гараагүй. Орой 10 цагийн орчимд 4-5 найзаа гэртээ урьсан байна. Тэд зочны өрөөний буудэнд тойрон суугаад шар айраг ууж ярилцаж байжээ. Өрөөний камер энэ бүхнийг маш тодорхой бичиж үлдээсэн байна. Цаоаке цагаан богино ханзуудаа бодоолог хар шорт өмсөн. Сэтгэл санаанч сайхан харагдаж байв. Найзуудынхаа онгойнд инээгээд хаяа өөрөө ч хошигнож байсан. Гэхдээ камерын бичлэг дээр нэг хачирхалтай зүйл бий. Орой 10 цагаас шөнийн 1 цаг хүртэл үргэлжилсэн тэр 3 цагийн уулзалтын турш Цаоакегийн утас бараг тасралтгүй дугарсан байна. Найзууд нь ихэндээ ажлын дуудлага байх гэж бодоо тоогоогүй. Гэхдээ 5 дахь удаа, 6 дахь удаа утас дахин дугарахад Цаоакегийн найз Голб нэг зүйл анзаарчээ. Цаоаке уцаа аваад дэлгэц рүү харах бүрдээ нүүрнийх нь хувирал баг зэрэг төвөгтэй болж байв. Тэр хэд хэдэн удаа видео дуудлага хийсэн. Цаоаке ширээний ард сууж байсан тул уцаа ширээн дээр тавьчихсан байжээ. Тиймээс найзууд нь нөгөө талаас ярьж байгаа хүний дууг сонссон байна. Залуу эмэгтэйн дуу. Тэр эмэгтэй Цаоаке дахин гэрээсээ гараад миний өрөөнд хүрээд иргэж шаардаж байжээ. 2026 оны 8 дугаар сарын 8-ны шөнийн 12 цаг 30 минут. Найзууд нь гэр гертэ арихаар бэлдэж эхэлжээ. Түүний найз шавж байна. Одоо яах гэж байна гэж Цаоакегаас асуусан. Цаоаке тэр охин намайг өрөөндөө хүрээд ир гэж байна гэж хариулжээ. Одоо шууд очих хэрэгтэй байна гэж хэлсэн ч шөнийн 1 цаг 25 минут. Камерын бичлэг дээр Цаоаке болон найзууд нь хамт гэрээс гарч байгаа нь харагдана. Найзууд нь мотоцикл унаад явсан. Цаоаке хаалган дээр зогсоод гараа даллан тэдэнтэй салахаас хийжээ. Шөнийн 1 цаг 28 минут Цаоаке машинаа асав. Цаоаке машинаа ааж ухаан жолоодон орон сууцны хорооллоос гарч явжээ. 10 гаруй минутын дараа 30 дугаар гудамжны орон сууцны камер дээр Цаоаке ирж барилга дотор орж байгаа нь бичигдсэн байна. Одоо хэргийн ихэнд гарсан өглөө рүү буцъя. Өглөөний 6 цаг 45 минут нааж амтын цагдаагийн хэлтэст дуудлага ирэв. Дуудлага өгсөн хүн нь хөрш өрөөнд амьдардаг дунд иргэм насны Тайланд эмэгтэй байжээ. Тэр цагдаад өглөөний 5 цагийн үед хажуугийн өрөөнөөс хүмүүс хэрэлдэж, зодтолдож байгаа юм шиг маш чанга дуу гарсан. Гэхдээ би их нойрон байсан болохоор бусад шалгаагүй гэж хэлсэн байна. Харин өглөөний 6 цаг өнгөрсний дараа дахин чанга ойрлох дуу гарчээ. Тэгээд ямар нэгэн хүнд зүйл шалан дээр унах мэт чимээ сонсогдов. Тэр үед л хөрш эмэгтэй энд нэг буруу юм байна гэж ойлгож цагдаад дуудлага өгсөн байна. Цагдаа нар Каньялагаас хамгийн түрүүнд асууж эхлэв. Гэхдээ тэр толгоогоос ихсрээд чичирсэн хоолоогоор би нас барсан хүнийг танихгүй гэж хэлжээ. Түүний мэддэг ганц зүйл нь тэр хүн хятад хүн байсан гэх. Цагдаа нар тэгвэл түүний хэн алсан юм бэ? Найз залууч нь энд байсан уу гэж илүү дэлгэрэнгүй асуухад Каньяла улам сандарчээ. Тэр цагдаагийн харцнаас зайлсхийж би юу ч мэдэхгүй гэж зүтгэсээр байв. Түүний ярьснаар тэр орон дээр унтаж байсан. Гинэд хин нэгний ойрлох дуу сонсоод сэржээ. Босоод харахад хятад залуу аль хэдийн шархацсан байсан. Тэр хүн бүр яаж өрөөнд орж ирснийг ч мэдэхгүй гэж Каньяла мэдүүлсэн байна. Гэхдээ энэ анхны мэдүүлэг хэргийн газрын нөхцөлтэй огт нийцэхгүй байлаа. Тиймээс цагдаа нар түүнийг сэжгэлж эхэлжээ. Хамгийн түрүүнд тэд байрны үүдний хаалгыг анзаарсан. Хоёр хаалга хоёулаа түгжээтэй. Нэг нь энгийн бариултаа цоож, хоёр дахь нь хаалганы дотор талд байрлах төмөр хамгаалтын гинж. Цагдаа нар туршилт хийсэн. Хэрэв хамгаалтын гинжийг дотроос түгдсэн бол гаднаас түлхүүрээр үндсэн цоожийг онгойлгосон ч
хаалга ердөө 5 орчим сантиметр нэгдэнэ. Гаднаас гараа шургуулж гинжийг тайлах боломжгүй. Өөрөөр хэлбэл хаалгыг бүрэн онгойлгохын тулд өрөөний дотор байгаа хүн заавал гинжийг тайлах ёстой. Энэ бол маш чухал зүйл байв. Тэгээд цагдаа нар барилгын коридорын камерын бичлэгийг хураа авч шалгалаа. Энэ бичлэг хэргийн хамгийн чухал сэжвэрүүдийн нэг болсон. 2026 оны 8 дугаар сарын 8 өглөөний 6 цагийн орчим цагдаа дуудлага очсон цагтаа бараг давхцсан. Камерын бичлэг дээр 1034 тоод өрөөний хаалга онгоож нэгэн залуу Таиланд ирэхдээ өрөөнөөс гачирж байгаа нь харагджээ. Тэр бараан хувцастай, харин гартаа хувцас гутал бөөнөр нь чанга твэрсэн байв. Хөдөлгөөн нь маш яарсан. Тэр шууд барилгаас гарч явжээ. Цагдаа нар камерын бичлэгийн зургийг Каняла дахин үзүүлв. Энэ удаа тэр нууж чадсангүй. Каняла зураг дээр хэрэгтэй бол өөрийнх нь найз залуу Таначод мөн гэдгийг хүлээн зөвшөөржээ. Таначод цугцсан тодорхой болмогц цагдаа нар тэр даруй баривчлах ажиллагаа эхлүүлсэн. Чомбури болон Паттайя орчмын хурдны замуудад шалган нэвтрүүлэх цэгүүд байгуулжээ. Энэ хооронд Цао Кэгийн нас барсан тухай мэдээ хятаддах гэр бүлд нь хүрв. Эцэг эх нь мэдээг сонсоод маш их чөчөрдөжээ. Тэд яаралтай Таиланд руу нисэх онгоцны билет авч Ноо Жамтын цагдаагийн элтэс ирсэн байна. Цагдаагийн газрын гадаа Цао Кэгийн ээж сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй. Тэр хятад хэлээр томоор бичсэн цагаан цаас өргөн зогсож байв. Тэр цаасан дээр санаатай аллага, алуурчинд хатуу ял оноо гэж бичсэн байжээ. Тэр хүүгийнхээ амьд цэрүүн байхдаа өмсөж байсан хувцас гутлыг чавчирсан. Хятадын уламжлалын дагуу хэрэг болсон өрөөний гадна хүүгийнхээ сүнсийг дуудах зан үйл хийжээ. Цао Кэгийн аав хэвлэлд ярьслага өгөхдөө маш хүнд байдалтай харагдсан байна. Тэр цагдаа болон сэтгүүлчдэд бид үүнийг зүгээр нэг осол эсвэл гинэт уурснаас болсон аллага гэж огт итгэхгүй байна. Бид үүнийг урдчлан бэлдсэн урх байсан гэж сэжгэлж байна. Миний хүүхд тийш нь хуурч аваачаад тэд нийлж байгаад алсан гэж үзэж байна гэжээ. Энэ хардлагыг шалгахын тулд цагдаа нар Канялагийн гар утасны мэдээллийг татаж авахар шийдсэн. Хэрэв Каняла үнэхээр урх тавьсан бол найз залуу Таначодтойгоо ярилцсан чад үлдсэн байх ёстой. Эсвэл Цао Кэтэй уулзах цаг тохирсон мессеж байх ёстой. Гэхдээ техникийн цагдаа нар Канялагийн утсыг авахд нэг том асуудал гарч ирв. Бүх харилцааны түүх устгахшсан байлаа. 2026 оны 8 дугаар сарын 7-ны оройноос 8 дугаар сарын 8-ны өглөөний хүртэл бүх дуудлагын жагсаал, сошиал аппликейшны чат, зураг бүгд устгагдсан байв. Тэрч байтугай Цао Кэгийн холбоо барих мэдээллийг утасны жагсаалтаас устгасан байжээ. Цагдаа нар яагаад бүгдийг устгасан юм бэ гэж Канялагаас асуухад тэр үед толгой маш их хэрэгсэн, айсан, яахаа мэдэхгүй. Тэгээд л холбогдох бүх мэдээллээ устгасан гэж тайлбарлажээ. Гэхдээ Цао Кэгийн гэр бүлийн хөсөлсөн Таиланд өмгөөлөгч Тератон болон гэр бүлийн төлөөлөгч Канао нар өөр хідэн сэтгтэй зүйл гаргаж тавив. Өмгөөлөгч Тератон хамгийн түрүүнд аллагын зэвсэгт анхаарлаа хандуулжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Цао Кэгийн зүрхийг нийт хатгасан зүйл нь гал тогооны ердийн төмөр хутга биш байсан. Харин керамик хутга. Керамик хутга маш хурц. Гэхдээ материалаасаа болоод хэврэг. Хатуу зүйл завчхад тохиромжгүй. Ихэвчлэн жимээс нарийн хүнсний бүтээгдэхүүн зүсгэд ашигладаг. Өмгөөлөгчийн тайлбар маш сонирхолтой байлаа. Хэрэв энэ үнэхээр гинэт ууралснаас болсон аллах байсан бол хүн ихэвчлэн өрөөндөө ойрхон байгаа хүнд зүйл эсвэл төмөр утга шүүрч ам. Харин керамик утга хүний биед орж хавирахтаа мөргөлдөх үед амархан хугарах эрсдэлтэй. Гэтэл энэ утгаар маш гүн яг зүрх нэвтэлсэнд шарх үүсгэсэн байна. Энэ нь хутга барьсан хүний хүч маш их байсан. Мөн хөдөлгөөн нь эргэлзээгүй шийдэмгий байсан гэсэн үг. Энэ бол сандран зогсож байгаад таарсан юмаа шүүрч авч өөрийгөө хамгаалсан хүний хөдөлгөөн шиг харагдахгүй. Харин илүүтэй бэлтгэлтэй товтлогоо шиг харагдаж байна гэжээ. Хэрэг гарснаас хэдхэн цагийн дараа цагдаа нар Чомбури мужийн нөгөө хэсэг рүү явдаг зам дээр нэг автомашиныг зогсоожээ. Машин дотор байсан хүн нь орон сууснаас хувцас твэрж гарсан камерт ирэх залуу байв. Тэр бол 20 настай Таначод байлаа. Удалгүй хэвлэл мэдээллийнх нь түүний талаар судалж эхэлжээ. Таначод Чомбури мужийн нэр хүндтэй коллежийн оюутан байв. Түүний мэргэжил нисэх онгоцны механик инженерчлэл, эсэлтийн босго өндөр, хичээлийн ачаалалч ихтэй мэргэжил. Их сургуулийн ангийнхан хүүхдийн ярьснаар Таначод ангийнхаа төлөөлөл болсон оюутнуудын нэг байжээ. Сургуулийн сагсан бөмбөгийн багийн гол тоглогч, тайван зан чанартай, юмыг эмх цэгцтэй хийдэг. Багш нар нь түүнд дуртай. Ангийнхан нь сургалтын арга хэмжээ, бичиг баримтын ажил гарахад Таначодыг сонгодог байжээ. Тэдний нүдэнд тэр бараг л төгс оюутан. Гэхдээ амжиргааны болон өдөр тутмын зарлаа нөхөхийн тулд энэ сайн оюутан орой орон нутгийн бааранд хамгаалалтын ажил хийдэг байсан байна.
Тэгвэл нэг асуулт гарна. Ирээдүйдээ нисхийн инженерийн оюутан яаж хүний зүрхийг керамик хутгаар нэвт хатгасан эргэтэн болов? Цагдаагийн байцаалтын өрөө танаачаад өөрийн хувилбарыг ярьжээ. Тэр өрөөг Каньяла түрээсэлдэг. Гэхдээ би түүний найз залуу. Надад тэр өрөөний түлхүүр байдаг. Миний зарим хувцасч тэнд байдаг. 2026 оны 8 дугаар сарын 7-ны орой би бааранд ажиллаад шөнийн ээлжээр хамгаалтын ажил хийсэн. 8 дугаар сарын 8-ны өглөө ажил дууссан. Өдрийн цагаар би сургуультай хичээлтэй байсан болохоор эхлээд байр руу очиж оюутны хувцас сольж өмсгөр шийдсэн. Өглөөний 6 цаг өнгөрч байхад байрны гадаа ирсэн. Түлхүүрээ гаргаад хаалгаа онгойлгох гэсэн гаднах цоож онгоосон. Гэхдээ хаалга түлхээд ч нээгдэггүй. Учир нь дотроос хамгаалтын гинж хийчихсэн байсан. Тэгээд би гаднаас Каньялагийн нэрийг дуудаж хаалгаа нэ гэж хэлсэн. Тэр дотроос хүлээж бай, би хувцас өмсөөгүй байна гэж хэлсэн байна. Би хэсэг хугацаанд хүлээж байтал хаалгаа нээсэн. Каньялагийн гэрлөө орсны дараа би засмаар санагдаад угаалгын өрөөний хаалгыг түлхсэн. Тэгтэл угаалгын өрөөнд нэг эрэгтэй нуугдж байсан. Би тэр хүнийг танихгүй маш их цочртоод "Чи хэн бэ? Яагаад энд байгаа юм?" гэж асуусан. Тэр хариулаагүй. Би урагшаа очоод дахин асуусан. Тэгтэл тэр хүн эхэлж намайг цохиод бид хоёр тэр угаалгын өрөөнд зодлож эхэлсэн гэв. Тэр залуу над руу хутга аваад дайрсан. Би өөрийгөө хамгаалахын тулд хутгийг нь булаах гэж маш их тэмцэн. Хутга булаацлаж байх явцад хутга түүнд орсныг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би зориуд алаагүй. Би зөвхөн өөрийгөө л хамгаалах гэсэн. Хэрэв би хутгийг булаагаагүй бол шархтах хүн нь би өөрөө байх байсан. Түүнийг маш их цусаалдаж байгааг хараад би айсан. Яахаа мэдэхгүй зүгээр л тэндээс хурдан явахыг хүссэн гэв. Тэгээд тэнд байдаг өөрийнхөө хитэн хувцас гутлыг шүүрж аваад барилгаас цугцсан гэж мэдүүлжээ. Танаачотын түүхийг анх сонсоход логиктэй юм шиг. Шүнжээ ажилласан найз залуу өглөө гэртээ ирнэ. Найз бүсгийнхээ өрөөнд танихгүй залуу нуугдж байгааг олж харна. Тэгээд зодон болсон хутга булаацалдах явцад нөгөө хүн санамсаргүй амиа алдна. Хэрэв шүүх үүнд итгэвэл Танаачотын ял маш их өнгөрөх боломжтой. Байцаалт дуусны дараа тэр 400 мянган Таиланд бат буюу ойролцоогоор 12 мянган $, барьцаа төлж төр хугацаагаар суллагджээ. Цао Кэгийн ар гэр үүнийг сонсоод маш их ууралсан байна. Гэхдээ одоо 2026 оны 8 дугаар сарын 8-ны өглөө рүү дахин эргэж очоод Танаачотын мэдүүлгийг хэргийн газрын бодит нотлох баримтуудтай нэг нэгээр нь тулгаж үзье. Нэгдүгээр сэжигтэй зүйл керамик хутга хэнийх байсан бэ? Танаачотын хэлснээр Цао Кэ хутга байрш түүн рүү дайрсан. Тэгээд тэр хутгийг булаах гэж оролцсон. Гэвч цагдаагийн мөрдөн шалгалтаар Цао Кэ шөнө уулзахаар ирсэн хүн. Түүнд керамик хутга авч явах ямар ч шалтгаан байгаагүй. Тиймээс уг керамик хутга анханасаа тэр өрөөнд байсан эд зүйл байх магадaltaй. Хэрэв хутга өрөөнийх байсан бол Танаачод өрөөнд орж ирэхээс өмнө ямар ч мөргөлдөөн болоогүй байхад хутга галтогооны хэсэгт байх ёстой. Харин Цао Кэ тэр үед угаалгын өрөөнд нуугдж байсан. Тэгвэл тэр хутга Цао Кэгийн гарт яаж утсан бэ? Хоёр дахь сэжигтэй зүйл үхлийн шархны хэлбэр. Хэрэв хоёр хүн босоо байралтай ноцолдож хутга булаацалдаж байхдаа санамсаргүй хутгалсан бол хутга хүний биед ихэвчлэн ташуу, жигэд бус өнцгөр ордог. Гүнэн ч хоёр хүний хүч хоорондоо цаарамгчдаг учраас харьцангуй бага байх магадaltaй. Гэтэл Цао Кэгийн зүрхэн дээрх шарх ганцхан удаагийн цохилдоор үхэлд хүргэсэн. Хутга бараг босоо чиглэлээр маш гүн орсон. Ийм шарх гаргахын тулд маш их хүч, саадгүйгээр шууд түлхэх хөдөлгөөн шаардлагатай. Энэ нь хутга булаацлаж байгаад санамсаргүй зүссэн эсвэл тохиолдолд хутгалчихсан гэдэгтэй төдийлөн нийцэхгүй. Гэмтэргийн газрын шинжилгээнд ийм төрлийн шарх нь ихэвчлэн дотлогч, хутганы ишийг чанга хатгаж, гараа арагш татан хүч хуримтлуулад дараа нь урагш маш хүчтэй хатгсан байж болохыг илтгэнэ. Өөрөөр хэлбэл тодорхой довтлох санаатай хөдөлгөөн. 3 дахь сэжигтэй зүйл хамгаалтын шарх. Танаачод нөгөө хүн эхэлж над руу дайрсан гэж мэдүүлсэн. Гэтэл шүүх эмнэлгийн шинжээч Цао Кэгийн баруун шүү болон бугуун дээр олон тооны хамгаалтын шарх олжээ. Энэ нь юу гэсэн үг вэ? Зүрхэндээ хутгалуулахаас өмнө Цао Кэ өөрлөө нь ирж буй довтлогооноос гараараа хамгаалах гэж оролцсон байж болзошгүй. Тэр гараа өргөж ирж буй керамик хутгийг хаах гэж оролцсон. Өөрөөр хэлбэл тэр үед Цао Кэ давмгайл нь товтолж байсан хүн гэхээсээ илүү хамгаалж байсан тал мэт харагдаж байлаа. 4 дахь сэжигтэй зүйл Каньялагийн үүрэг болон давхар хаалганы төвчээ. Энэ бол хэргийн хамгийн чухал хувилбаруудын нэг. Цао Кэ Каньяла хоёр өрөөнд байна. Хаалганы хамгаалтын гинж дотроосоо төвчээтэй. Гэтэл Танаачод түлхүүрээр хаалга онгойлгож эхэлнэ.
Өглөө эрт нам гүм үед түлхүүр эргүүлэх чимээ маш тод сонсогдно. Өрөөнд байгаа Каньяла Цаовокер хоёулаа сонсох боломжтой. Каньяла найз залуу нэрснийг ойлгоод сандарсан байж болно. Тэр Таначотод Цаовокийг харуулж болохгүй. Тиймээс Цаовокийг угаалгын өрөөнд нуугдахыг хэлсэн байж магадгүй. Гадна Таначот түлхүүрээр цоожоо тайлсан ч хаалга нээгцэнгүй. Тэр Каньялаг дуудав. Каньяла хаалганы цаанаас хүлээж би хувцас өмсөөгүй байна гэж хэлсэн. Мөрдөн шалгах нэг хөвлбраар бол тэр үнэндээ цаг хочж байсан байж болно. Цаовоки угаалгын өрөөнд бүрэн нуугдсан эсгийг шалгахын тулд тэгээд Каньяла хамгаалтын гинжийг авч хаалгыг хонгойлгосон. Таначод өрөөнд орж ирсний дараа ямар нэгэн зүйл буруу байгааг анзаарсан байж болно. Тэр шууд асууж шалгаагүй. Харин галтогооны эсэг рүү очиж керамик утга авсан байж болох тухай хөлбөр гарсан. Дараа нь угаалгын өрөөний хаалга руу алхажээ. Энэ үед Каньяла Таначотыг татаад зогсоох гэж оролдсон байж болно. Энэ нь түүний гар дээрх шалбарсан мааживсан шархыг тайлбарлах боломжтой. Гэхдээ Таначот түүнийг түлхэн холдуулжээ. Тэр угаалгын өрөөний хаалгыг хонгойлгосон. Хутгаа өргөж Цаовоки баруун гараараа хаах гэж оролдсон. Керамик хутга түүний гарыг цуссан. Тэгээд дараагийн хөдөлгөөнөөр Таначот дахин хүч гарган хутгийг Цаовокигийн зүрх рүү хутгалсан байж болох тухай хуулбар гарсан. Цаовоки шалан дээр унаж Таначот хутгаа сугалсан. Тэр цуснд хэвтэж байгаа залуу руу харав. Дараа нь хажууд нь айсандаа бараг ялж чадахгүй болсон Каньялаг харжээ. Өөр хилэнгийн дараа аллаг үлдчихсэн гэдгээ ойлгосон айц давмгайлсан байж болно. Тэр унтлагын эсгэр рүү гүйж байнга тэнд хадгалдаг хувцсуудаа шүүрч аваад барилгаас хурдан гарч явсан. Харин Каньяла нас барсан залууг хараад хамгийн түрүүнд уцаа гаргаж ирсэн байж болох юм. Тэгээд бүх чаатаа устгаж эхэлсэн. Цаовокигийн гэр бүлийнхэн мөнгө авахын тулд урьдчилан өрх тавьсан гэсэн онолын хувьд сэтэл байж болох боломж байгаач одоогийн нотлох баримтаар энэ хэрэг илүүтэй гурвалжин харилцаанаас үүдсэн хүчирхийлэл мэт харагдаж байна. Каньяла хоёр эрэгтэйтэй зэрэг харилцаатай байсан байж болшгүй нөхцөл байдал тэднийг тэр жижигхэн угаалгын өрөөнд нүр тулгаж эцэст нь нэг хүний амийг авч одсон эмгэнэлт явдалд хүргэсэн байж болох юм. 2026 оны 8 дугаар сарын 13-нд цагдаагийн байгууллага хэргийн талаар албан ёсны мэдээлэл хийжээ. Тэр үеэр эрүүгийн мөрдөн шалгах багийн ахлагч Дэд Хуранта Сомпон хэргийн хамгийн сүүлийн үеийн явцыг танилцуулсан байна. Таначотод урьдчилсан төлөөсөн хүн амны гэсэн зүйл ангаар албан ёсоор ялт тулгажээ. Таиландын эрүүгийн хуулиар төлөвлөсөн хүн амны хэрэгт цаазаар авах ял бүх назар хорихаал эсвэл 15-аас 20 жилийн хорихаал оноох боломжтой. Прокурорын байгууллага Таначотод хамгийн хүнд ял шаардна гэж мэдгдсэн байна. Харин Каньяла одоогоор яллагдагч биш. Тэр гол гэрч гисэн статустай үлдэж байна. Прокурорын байгууллага Каньялагийн утаснаас устсан мэдээллийг сэргээх шинжилгээний хариу гарах хүртэл түүнд гэмт хэргийг нуун дарагдуулсан эсвэл гэмт хэрэг тусалсан гэсэн зүйл ангаар ял тулгах хэсгээ шийдэхгүй гэж мэдгдсэн байна. Хэрв хангалттай нотлох баримт болдвол Каньяла 3-аас 10 жилийн хорихаал авах боломжтой. Харин Цаовокигийн гэр бүлийн гаргасан энэ бол урьдчилсан зохион байгуулсан аллагын хувилдаан байсан гэсэн хардлагын талаар цагдаа нар одоогоор үүнийг нотлох баримт байхгүй гэж мэдгдсэн. Каньяла болон Таначотын мэдүүлэг олон зүйл төр хоорондоо зурж байгаа. Урьдчилсан төлөвсөн ямар нэг хамтарсан хувилдаан байгаагүй гэж хоёулаа мэдүүлжээ. Одоогоор энэ хэрэг мөрдөн шалгах шатандаа үргэлжилж байна. Тиймээс цаашид утасны устгасан мэдээлэл сэргээгдэх хэсэг Каньяла яг юу мэдэж байсан? Цаовоки тэр шөнө Каньялагийн өрөөнд яагаад заавал очсон? Мөн керамик хутга яг хэний гарт ямар дарааллаар орсон бэ гэдг нь хэргийн эцсийн үннийг тогтооход маш чухал болох юм. Нэг талд дөнгөж 20 настай гэр бүлийн бизнесээ өвлөж авах ирээдүйтэй залуу, нөгөө талд нисхийн инженер болохоор суралцж байсан сургуулийнхаа үлгэр жишээ оюутан. Харин тэдний дунд өөрийн харилцааны талаар бараг юу ч ярьдгүй 21 настай бүсгүй. Тэр өглөө 25хан квадрат метр жижиг байрны угаалгын өрөөнд яг юу болсон бэ? Энэ нь үнэхээр гинтийн атаарлаас үүдсэн аллах байсан уу? Эсвэл Цаовокигийн арг гэрхний хардсан шиг тэр шөнө түүнийг зориуд тийш нь дуудсан байсан уу? Одоогоор хариулт нь бүрэн гараагүй байна. Хэрэг үргэлжлэн чалгадаж байгаа учраас цаашдын дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн байгууллага албан ёсны мэдээлэл үндэслэн хүргэх болно. Бичлэгээ дуустал нь үзсэн та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзцгаая.